модыг дэлгэрүүлэгчид. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Мяд компани. Богд банк. Итгэл түгээн. Чухал бүхнээ миг даатгалд. Их орны брэнд Эвсэг. Уран сэтгэж ухаан зарцуулна. Уран гам. Артик брэнд. Машинда хүүхдээ суулгачаад хөтлөөд эсвэл тэврээд явж байхдаа хүүхдийн хажуу тамхи татаад байдаг аав нар бас ээж нар байна. Бас олон нийт зорчиж байгаа ийм газар урд тамхи татаад хойдолтой явж байгаа хүмүүсээ хамт явж байгаа хүмүүсээ тамхиараа амьсуулдаг байдаг хүмүүс бас байна. Бусдыгаа хүндэлж ялангуяа хүүхдийн хажууд тамхи татахгүй мод дэлгэрүүлээ. Хөгжилтэй орнууд хогийг худалдаж авна. Тэр битгий хэлбэр импортлно гэсэн мэдээллүүдийг бид нэр харж гайхсаар ямар сони юм бэ гэж сонирхож биширсээр энэ биднийг тойроод хаасайгүй хог хаягдал, хаасайгүй овоосон шороо чулуу. Бид нэр хин нэгнийг хүлээж хин нэгэнд найдаж суусаар л. Яг энэ сэдвээр Германы Schönefeld дүүргийн нэг үйлдвэрт очиж танилцсан, үзэж харснаа сонирхуулъя. Бидний үзүүлэх гээд байгаа юм чинь шүү дээ. Шороо, барилгын суурин шороо, нүүрсний хаягдал. За тэгэл модны холтос, нафч, марч одоо юу вэ? Энэ одоо хогнуудыг нийлүүлээд чиг алтуулгадаг газар байна. Тэгэнгүүтээ бүр малын эвэр туурай, цус, жасны гурил энтрийг нийлүүлээд бүр алмаа зуулгадаг юм тий. Ийм мани тракин дээр ийм янз гэдэг ийм жижиг юм суулгацсан байна. Энэ нэг модны шороо гэдээсэн чинь энэ. Манайхаар сайн хүлээмж бичээд. Энэ одоо энэ болохоор хүүхдийн цэцэрлэг сургуульд тэгээд олон нийтийн газар мазар нэг эрүүл шороо гэдэг шүү те. Ямар нэгэн хими янз бүрийн хаягдлах юм уу орц байхгүй яг л одоо байх хэвээр. Тийм. Тусгай хамгаалалттай газар, дархан цаастай газар тэгээд нийтийн эзэмшлийн хүүхд сургуулийн хүүхдийн цэцэрлэг сургуулийн нэг тоглоомын талбай малбай замын хажуугаар байдаг шороогийн тусна байд юм байна л да. Тэгээс тухай тэр аяг нарийн бууз. Энэ болохоор тэрнээс арай жоохон мяа гэдэг юм. Арай жоохон доод зэрэглэн шороо. Гадаа гудамжинд мод тарингуудаа хажуугаар нь асах мас шороо шүү те. Мод зодонд тариад арай хүүхдээр нь тоолж болохгүй шороо. Гинэ. Гүчээ. Богдуулын модуудыг унсан модыг жижигэмчгэ хөрөөдөд ATV юм уу UTV-тэй 4 дугуйтай мотоцикл шүү дээ. Тийм хүмүүс нь зөөлж ойгоос жоохон наашнаа хараад тэр нэг юм ганц машин байхад тэр дорн юуж байгаа үстэй. Тэр дорн жижигээ буцаад үу чипс идэж байгаа байхгүй. Тэгээд машин зогсооч идэв. Тэгээд ачаа шууд хотын нэг пассчтай байгаа бид нар тогтчулж чадахгүй зэрлэг ургаад байгаа газар энийг дэвсчихэд зэрлэг урахгүй шороо тоос босохгүй тийм байна. Шарифтаасаа саална шороо тоос байхгүй чиглэг болно. Das ist der Obermotor. Ja, und der ist im Bumburzug der амьдарч байгаа хүний тоо. Энэ дотор байгаа микроорганизмын тоонд тэнцэж байна. Тэгээ асуудал л да энэ ямар технологитой айгу нарийн наав хаа байгаа юм аа гэж. Хүчээ харалтаа айгу энгийн байгаа үстэй. Энийг аваад ийшээ бутлаа, буцсныхаа ийшээ холлоо. Тэгээ жоохон шороо нэмчээ. Шороо тэгэнгүүтээ энд нь жоохон үнсний хог нэмчин ч гэдэг юм айгу энгийн байгаа үстэй. Технологитой байх юм бол байхгүй. Тэгэхээр энэ нэг 20 хүнгүй ажилтнтай нөгөөдөл нь жолооч одоо машин механизм барьдаг ч гэдэг юм уу. Манай хүрээ өөрөө жоохон технологи эзэмшсэн байна л да. Тэгээд энийг энэ нэг 29 жил болж байгаа гэсэн.
29 жил болж байгаа. Тэгээд энийг эхэлсэн түүхэн айгүй сонио. Би Берлин хотын их сургуульд суралцаж цэцэрлэгжүүлэлт, ургамлын хэлбэржүүлэлтийн чиглэлээр мэрэгжил эзэмссэн. Мэрэгжлээр ажиллаж байхад өдөр тутам өөрөөсөө асуудаг, бас яах вэ гэж боддог нэг л асуудал байсан. Энэ бол байгалийн хаягдал буюу бохирдсан шороо, мод, цэцэг гэх мэт ургамлын хаягдлыг яах вэ гэж. Нэг л одоо би маш их өөр хүрсэн байна. Би өөрлөх юм ихээр өөрлөж байсан байна. Яагаад гэвэл бид нар одоо ийм материалууд хайсан. Дандаа хайсан. Тэгээд энэ тухай би өөрлөсөн байсан. Und dann habe ich mir überlegt, dass man daraus Produkte herstellen Тэгээд kann. би өөрөө бодсон за бид нар одоо янз бүрийн бүтээгдэхүүн энэ материалаар хийвэл яасан юм бэ гэж бодоод. Und habe 1982 damit Тэгээд angefangen. 82 оноос эхлээд ийм өдөр явуулсан. Миний бас уур хүрээд байна. Тэгээд Ich ärgere mich auch darüber, Vater. энд нэг 20 хүрэхгүй ажилтнтай. Тэгээд экскаватор, ковш, том машин гэдэг юм уу энгийн нэг хэдэн том техникүүд байна. Тэгээд яг илүү юм нь бол том модыг буталдаг, шороо мороог одоо шигшдэг мэгшдэг хэдэн юмуд ингээ байж байна. Тэгээд айгүй эмх цэгцтэй эндээс авч ийш нь холиод, ийш нь бутлаад, энд хураагаад, энд жоохон наранд чиг миг өгж наранд байлгаж хагаад би ялцсан болсон хийгээд хэвээ. Thank you. Энэ айгуу тусалсан залуу те. Тэгээд өөрсдийн хооронд байгалийн үйл явцаар явуулаад ялцруулж юм болгож байгаа гутал айгуу хүнд хэрэгтэй 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. За хамгийн эхлээс нь биднэрт энгийнээр нь wood chips гэдэг модон нэг юм модон юм жижиг ширхэгтэй холцмолцоор ингэж хийгээд за тэрнээс авахлангуудаа 9 жилийн бордоо тэгээд хүүхд суудын цэцэрлэгтэй хэрэгэлдэг илс шороо мороо гэдэг ингээд ер нь бол модны хаягдал мод болтос үндэс одоо юмнууд дээрээс нь барилгын суурийн шороо мороо энэ юмудаар л ерөөсөө маш хэрэгтэй бизнес хийдэг газар байна л да. Маш одоо том бизнес хийдэг газар. Welcome to Mongolia. Oh yeah. Ахугаас асуулаа л да. Энэ яг энэ шиг юм үйлдвэр хийгээд яваа үнэтэй болох гэсэн чинь хагасаа евро болно гинэ. Пүү гэсэн чинь гэхдээ энийг жижиг ороор хийж болж заавал юм том хийх хэрэггүй. Энийний хагасын хагасаар нь хийж болно. Тэр битгээл ингээд хутгаар хүртэл холцож болно шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгээд энийг хийгээд айгүй энгийн юм байна. Эндээс эдгээр нэг 30 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг бол би эндээс ядаж өөртөө хамгийн ойрхон манай Улаанбаатар хотод хамгийн ойрхон тэр wood chips-ийн модон зомгол гэх юм. Модны юм зомгол хийдэг хэсгийг би заавал хийнэ. Энийг хийснээрээ хамгийн нэгдүгüүрт нь тоосчлтгүй болно, тоос манарахгүй болно, шарилжгүй болно, чигтэй болно. Хотын үрзэл чимгүү тэр нэг зүлэг мүлэг урахгүй шороо битүү хар шороо болсон. Хэрвээ хүсвэл хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд, яамныхан тэр битгээр бүр нийслэлийн удирдлагууд ч юм уу те эсвэл бизнесмэнүүд энийг таач гисэн сонирхчихвэл энийг хэрхэн яаж гэдэг асуултанд чинь би хариулт өгж чадхаар байна. Энд үдсэн харсан зураг хөрөг олж мэдсэн юмудаа бол хуваалцахтай бэлэн байх шүү. Монгол очил заах юм уу энэ нэрэн мэддэг чаддаг юм уу? Чи амар энгийн штэ. Зааж өгнө штэ гэж байгаа байхгүй. Энэ өвгний хурцх газар байна уу? Тэгээд энд авчиж үзүүлж болох юм байна. Энэ хүмүүс Монголд очиод гэсэн чинь дуртай очие туслын үнгүү зааж өгнө штэ. Энд чи айгүй энгийн штэ гэдэг. Мань нөхөр Монголын хот айгүй дуртай байгаа байхгүй. Хиймэр санагдчихлаа. Thank you schön. Bye bye. Danke. Өнөөдөр ажлын өдөр баг уул руу алхаж байгаа юм шүү. Хотын ойролцоо богд ууланд хаягдал мод хэр байд юм бэ? Ойн цэвэрлэгээр хийх шаардлагатай мүү юм уу гэдэг талаар харуулах гээд алхангаа бичлэг хийж байна. Ийм модуудыг цэвэрлэх хэрэгтэй баг те.
Энд ч бас нэлээд олон болоход зам ам их гараад эвдэрсэн байх шүү. Улаанбаатарын хот агуух ой мод ихтэл цэвэрлэгээ хийх шаардлагатай юм шиг санагдаж байна. Миний зүгээр ингийн миний нүдээр харахад маш их унтсан мод, том моднууд хугараад унтсан одоо гойлонгууд тэгээ бүр за энэ унсан гişүү өчр бол бүр тамтаггүй их байд юм байна. Гэхдээ ер нь Монгол улсад ямар хууль дүрм журам мөрдөгддөг, хаягдл модоо яаж ашигладаг, за энэ талаар хэдэн аж ахуй нэгж байгууллагууд ажилладаг талаар мэргэжлийн холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Маргаашнаас нэлийн яв судалгаа хийнэ. Өөрөө чи ярьж байгаа энэ санаачлага бас нэг холын асуудал биш. Ер нь санаачлаад тэхэнд бол юу хийх вөхөр эхлээд Монголын барилгын одоо газар шорооны ажил гарч байгаа газар шорооных нь төрөл бүтцэн ямар байна гэж судалгаа хийчих хэрэгтэй. Үнэхээр өөрөө чи хэлдгээр хар шороо юунууд нь бас тэр дахин боловсруулаад ингэж бордоо хийчихэр тийм хэмжээний хар шороо гараад тэрэнд нь хойлох центр нь бэлэн болсон Монгол тэрийг хэрэгэлсэн байж хаад буцаага тэр барилгын чинь тэр бэлэн хар шороо тэр холцтой бордоо тэр чи аваад одоо шин ногоон байгууламжтай барилга гэдэг хатуу шаардлага тавьдаг болсон. Бид нэр барилгаас гарсан суурин шороог юунд ашигладаг юм бэ гэд илүү тодорхой мэдээлэл авъя гэдэг зорилгоор Монголын барилгачтай нэгдсэн холбоон дээр ирээд асуулаа. За тэгсэн яг одоохондоо тим төлөвлөгөөтэй, ийм менежменттэй одоо шороог ашиглана гэсэн юм бол байхгүй юм байна. Гэхдээ нэг 10 жилийн өмнөхийг бодвол дуртай жалгандаа аваачаад асгачдаг байсан бол морингийн даваа, улаанчлуудын хогийн цэгч гэдэг юм уу энэ газрууд асгах юм байна. Хар шороог бол мэдээж газар тариалангийнхан ногоон байгууламжийнхан ерөнхийдөө авчдаг гэж. Уулзчихсан чинь нэг сонирхолтой юм гарч ирлээ. Сүүлийн жилүүдэд гэр оролыг барилгажуулах талаар зөндөө олон ажил хийгдэж байгаа, зөндөө олон бүтээн байгуулалт явж байгаа. За тэгээд суурийн шороог ухахаар бөөм одоо бохирдсон хөрс пупа гэх барилгын бөө юм болдог гинэ. Тэгээд тэр шороогийн чинь нэг ялгцтай үнхэн амхайтай шороогийн чинь машин дээр зөөж аваачаад тэгээд хол аваач асгаад за тэр оронд нь энэ тэндээс гарсан суурийн шороо эсвэл эндээс шороо хайж олж авчирч одоо цэвэр шороогоор дүүргэж янзалж байгаа гэж. Тэгэхээр энийг асгаж яхахын оронд нөгөө мод үртээс ивэр туурай цус одоо юу гэдэг нөгөө бидний үзэж харсан юмуд чинь холиод бурдаа болох юм бол бүр илүү сайн болох юм биш байгаа даа тий. Ойн төмөрт нэрвэгдсэн, хорхоод идэгдсэн, хөгшөрсөн, унсан ч гэдэг юм хуучин цэвэрлэх шаардлагатай ойн одоо хэмжээ 2014 оны тоогоор бол 400 гаруй сая метр куб одоо шоо метр ийм ой байна гэсэн тоо гарсан юм. Гэхдээ судалгааны арга зүйгээс шалтгаалаад энэ тоо бол бас шууд ойлгож үзэх болохгүй гэнэ. Гэхдээ л баримжаа бол иймэрхүү. Тэр чинь бүгдийг ашиглана гэж ойлгож болохгүй тийм. Тодорхой хэмжээнд 20-30-40% нь бол байгаль дээр байх шүү дээ. Ягаад гэвэл тэр ойн ерөнхий төлөв экосистемийг тэр нь хадгалахын тулд тэр хог сүрсийн ингээд авчиж болохгүй шүү дээ. Тийм. Бидний тооцоолж байгаагаар тэгж аяхтар том хэмжээний үйлдвэр барих ч гэдэг юм уу те их хэмжээгээр хэрэггүй жижигхэн одоо оврын жижиг хэрэглээний тэгээд тэрийг ийм зурагцтай завчтас болгочдөг ийм машин оруулж ирээд за тэгэнгუутаа тусгай зөвшөөрлөлтөй мэргэжлийн хүмүүстэй хамтраад тентэн жижигхэн хөрхөн машинтай тэрийгэ зурагц болгоод тэрийгэ хот руу авчираад нөгөө олон шарил зургаад байгаа эзгүй талбай дээр чинь дэвсчдэг ийм зүгээр дотроо төсөөлөд байна. Энэ боломжтой. Ер нь бол бодноо. Тэр өөрөө бол заавал мэргэжлийн байгууллага халахгүй шүү дээ. Би мэргэжлийн байгууллагатай байж байгаа. Би мэргэжлийн байгууллага тэнд цэвэрлэгээ хийхэд бол тодорхой хэмжээний одоо талбай нөөц надад өглөө богдууд хамгаалтын захиргаа тийм ээ. Тэгвэл би одоо хинээр хэлэх үү, ажил хүчин байна уу, сайн дурын бүлэг юм байна уу гэдэг ингээд хамтраад тэр улсуудыг явахд бол буруу юм байхгүй. Тэгээд зохион байгуулж болно. Ороод ирсэн хойно нь бол та бол бүтээгдэхүүнийг би ингэж юу аяа боловсруулаад ийм бийя гэдэг ийм саналаа төслөө
тавиад ингэ явж болно шүү дээ. Тийм бол хоригдсан юм байхгүй. Миний төсөөлж ирсэн төсөөлөл аргу биш юм байна. Бүтгээр юм байна. Гэтэ жоохон зохицуултын дагуу, их зүйн дагуу ажлаа явуулчих юм бол болохгүй юм байхгүй гэж шүү. Бид нэр Евровууд гээд хоттой ойрхон байдаг, хотын захад байдаг ийм модон идэл хийдэг, модон зүсүр хийдэг ийм үйлдвэр дээр ирсэн байна. Яриад байгаа wood chips хийх гээд байгаа холцч ерөөсөө энэ шүү дээ. Энэ баг бэлэн байгаа юм шүү. Одоо энийг бол сайн л түлэх бах. Тэгэл хайдаг бах те. Нэвтрүүлэгт зориулаад энийг яаж ашиглаж болохыг харуулах хэмжээний жижигхэн газрыг одоо газарт ашиглах wood chips-ийг эндээс би өөрөө хийгээд явчихна. Гараар болж байгаа зү те. Ингээд болооч. Ингээд wood chips юм биз дээ. За энэ яах вэ? Энэ бол хаягдлаар, холцоор, модоор wood chips гэдэг байгаа юм чи хийх гээд яриад байгаа. Одоо би энэ модоор модон идэл хийдэг, мод боловсруулдаг хүмүүст бас дээрэс нь ер нь нийтэд зориулаад нэг шинэ бүтээгдэхүүн, шинэ санаа танилцуулах гэдэг. Энэ Стокгольмын нэлээд төв хавцаа. Бид хоёрын байгаа газраас холгүйхан шиг гүйлтийн замтай нэлээд урт газар байна. Тэжгүй. Бидний заавал авч үзье гэсэн бат чинь энд байна. Шведэд Стокгольмд яг ийм natural gym гэнэ. Natural gym гэдэг байгалийн фитнес юм уу да манайха. Байгалийн биеийн тайврын дасгалын төхөөрөмжүүд хаасайг юм. Суугаад хийгэж ингээд хоошоо бол гэдэг чинь те. Яг хоошоо суусан чинь ингээд айгүй хитэх юм шүү. Яг зүг орч. Гурван толгойд булчин хийдэг. Опа. Энэ зүгээр л гойлон мод байна. Жохон босуултыг нэг токод оруулдаг шүү дээ. Тэгээд гол гişин болчихсон юм байна. Мод хатаас зүгээр л төрнийг хэрнэ. Нэг энгийн юм болохоор дээшээ гараад үсрээл доор нь өндөр юм тавиад байлгүй ингээд гიშгдэг юм тавьчих. Урд нь чулуу тавиад энэ хөдөө тавиад шүрмслэг байгаа нь энд мод юм. Залуучуудаа гүзээг арилгаад ирүүлж ирэх байцгаая. Бид чинь зааланд гүүх гайхамшиг фитнест явах юм бол овоо хэдэн төгрөг төлнө өстэй. Бараг саллингийнхаа талыг тавиад туучин штэ. Гэсэн чи энд чинь ямар ч мөнгө төлөхгүй байгаль илүү гоё гүүгээд тэгээд байгаль фитнес хийхэд зааланд хийсэнс бараг илүү шахуу хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг юу н дэлгэрүүлнэ. Энэ натур жим байгалийн одоо фитнес тасгалын төхөөрөмжүүд айгүй одоо хэрэгтэй нүдэн орсон ажил юм шиг санагдаа. Манай Монголд мод илбэг хэрнээ хоттой зах зээлээсээ хол байдаг болохоор үнгүүтсэн зөндөө олон газрууд байгаа. Захын байд юм уу? Одоо хангаач байд юм. Унаа унш муутай болохоор зөндөө олон ийм холын газрууд байгаад байдаг. Тэнд байгаа одоо хүмүүс харж ивэл энэ маш гоё санаа байна. Зүгээр зарим нь хаягдл мод ашигласан байна. За зарим нэг нь ийм гойлонгууд ашигласан байна. Тэгээд урдаас хэдэн 10 саяар оруулж ирдэг хуванцар төмөр тоглоомнуудаас маш одоо хүнд бүр зориулаад хийцэн тооцоо бол энэ бие яаж эвтэйхэн байхын тооцоотой судалгаатай ингэж хийцэн заавартай зөвлөгөөтэй маш гоё юм хөнгөвчлөлтөй төхөөрөмжүүд байна. Юнхнаар юм хийцэн манай нөхцөл таарсан энэ төхөөрөмжийг би бүр бодит ажил болгоно гэж бодож байна.
ийм палк за 15 таа ч үгүй хэдчээ ч ийм палкнууд ийм гантол гэдэг үр энэ чинь. За ийм моднууд хаасаагүй байдаг үстэй. За тэгвэл энийг чинь жоохон боловсруулад сайхан хоёр талаас нь сэрэлдэж хагаад токерд оруулаад ийм ямар ч өөгүй тууш сайхан ийм гойлын хийчихэж байгаа. Бидний үзүүлэх гээд байгаа натур жимд ордог гойлон мөн байгаа үстэй. Энэ ихтэй байшин зориулсан болохоор жоохон өргөн байна те. Энийг нарийсгаад ирэх юм бол эмэгтэйчүүд хийдэг хөнгөн болно. Манай бодигийнхэнд бол энэ бол хангалттай юм даа. Үйлдвэрт ирсэн юм чаа. Үйлдвэрийн дотоод журам аюулгүй байшин хангахгүй болохгүй шүү дээ. Бидний үзүүлэх гээд байгаа гуйлан чинь энэ шүү дээ. Энэний диаметр өргөн нарийн янз янзаар токерч болно. Энэ болохоор нэг ахуй хэрэгцээнд байгаа тийм шаардлагатай машин болохоор богинохныг одоо жижиг токер чинь 3-4 метртэй уртыг токердог машин дээр ингэж токердоод энэний өргөнтэй хийгээд ингээд болоо. За энэ болоод эмэгтэйчүүд зориулсан, хүүхдүүд зориулсан хөнгөн маягаар хийхээр бол ингээд ийм нарийнхнаа токерч чинь. Энд болохоор энэ дотор байгаа ийм нарийн машин хэрэггүй зүгээр токер өнгөлгөө байх болох гэдэг байгаа байхгүй. Би айгу шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэж орж иж байгаа шүү дээ. Ийм хийх үү бүгдээр хамтарч хийх үү гэсэн чинь танаач зүгээр амар нарийн гадны өртгөмс очиж бодомд дээр ажилладаг юм шүү дээ. Тий. Бодгийн мэргэжлээс гадны бодогч юм байна. Энийг бид нэр хийчихвэл хятадаас орж иж байгаа хүн хэрэглэх хэцүү дорой өвдөрчдөг те тэгсэр дээрээс нь үнэтэй юм төмөр тоглоомуудыг одоо хэрэглэхгүй бол дээрээс нь чинь яг байгаль дээр ингээд энгийн хийцтэй болохоор эвдрэл гэмтэл багтай. Жишээлбэл богдуулар болоход доор нэг одоо доор бэлдэн нэг дунд нэг одоо дуу цанаа заганы те одоо цорхоо дээр ийм төхөөрөмж байвал гоё үстэй те. Тийш дээ гоё. Очоод бинжээр амралтын өдрүүдээр тий алхаа сайхан би халтсан байна тий. Энэ дээр танахыг одоо миний анзаарснаар шинэ томогдгоомжлогоор хэрэггүй байна тий. Тий одоо байгаагаар ашиглахад бол ямар нэгэн асуудал гарахгүй байна. Тий одоо шинэ технологи, шинэ машин, суур машин дээр оруулах шаардлагагүй. Яг одоо байгаа юм дээр ашиглахад болж байгаа. Тэгвэл би зургийн дээрээс нь бас сурчлагаа тий зах зээлийн хүмүүс таниулаад хүмүүс энийг хэрэглүүл зүгээр иймтэй болоё гэдгийг одоо олон хүн таниулаад ингээд танахтай хамтарч ажиллахад болохоор болно. Шинэ бүтээгдэхүүн гаргах нь биш үү? Хавраас. Зуны үйлрэлттэй. Төлөөний мод одоо нэг тийм шаардлагатай болцсон биш болцсон одоо зуны үйлрэлт. Гадны холтос. За бүр ямар ч юм хийж болохоо болцсон одоо байсан жижигхэн хаягдл мод шүү дээ. Тэрийг авчираад тэрийг чинь танахаас аваад тэгээд бид энэгээр одоо гадна талын тогтчлтын ажил, бордооны ажил зүйлийг одоо хүмүүст хэрэгтэй. Арай энэ хаягдлуудыг зүгээр түлхээс арай илүүгээр олон удаан жил ч гэдэг юм уу те арай урт хугацаанд байгаль дээлтэй хүмүүст хэрэгтэйгээр ашиглаж болдог бол танахаас бараг үнэгүй шоолж болох уу? Болно шүү дээ. Гоё санаа шүү дээ. Тэ өөрөө бараг холдуулж аваач тээвлэхийн тулд чинь зардал гараад байгаа байхгүй тий. Санаж орж одоо бодож орж ирсэн хоёр зорилго хоёулаа биеллээ шүү. За. Хамтарч ажиллаа. Өнөөдрийн дугаарын сэдвээр үзүүлсэн ажлууд хийхэд тийм хэцүү биш мөртлөө ямар гайхамшигтай үр дүнд хүрч болох тэрийг хүмүүс ямар их хүсэж байгааг бүгдөө харлаа. Төгсгөлд нь нэг чухал мэдээлэл байна. Нэвтрүүлгийн хүрээнд шинжилгээг Shirley групп ажиллаад эхэлсэн. Бид нэр гадаад дотоодын улс орнуудаар энд тэнд явж байхад ямар нэг зүйлийг зөвхөн байдгаас нь арай илүү ухаалгаар шинжилгээр хийсэн ийм шинжилгээнүүдийг хараад өөрөө ирэхгүй дуу алдаж сонирхож хин нэгэнтэй хуваалцмаар санагддаг үстэй. Тэгвэл би өөрийнхөө шинжилгээнүүдийг хийгээд эхэлсэн. Бүгдөө энэ групп руу шинжилгээнүүдээ хаа явсан газараас зургаар, видеогоор өөртөө боломж хэлбэрээр оруулаарай. Шинжилгээг мод болгоё. Модыг дэлгэрүүлэгчид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч Мяд компани, Богд банк,
итгэл түгэн. Чухал бүхнээ миг даатгал. Их орны брэнд Эвсэг. Уран сэтгэж ухаан зарцуулна. Уран гам. Артек брэнд